За дараагийн хаалт бодлоо. 31 32 сая туссан шүү. Цаач шигтэй төр балтруу. За заосны нийлбэр гинэ. Заосны нийлбэрүүд энэ ямар тохиолдолд энэ эсвсгийн санаа заа мэдгүй англи хэлийг заримдаа ойлгохгүй. За ингэж байна. United UK те. UK болохоор фунт болон пенс гэж хоёр янзын мөнгийг хэрэгэлдэг гинэ. Тэгээд ер нь бол эргэлтэнд 8 төрлийн зоос байдаг гэж байна. За тэгээд 1 пенс, 2 пенс, 5 пенс, 10 пенс, 20 пенс, 50 пенс. Тэгээд 100 пенс буюу 1 фунт. Тэгээд 2 фунт гэсэн. Зоос эргэлтэнд байдаг гинэ. За фунт чинь нэг 4500 ч юм. Энэ бол 9000 төгрөгийн зоос байна шүү дээ. Тайлах жаах. За тэгэнгүүт 2 фунтыг бид нэр ийм зооснуудаар задлж болох юм байна л да. 1 фунтын зоос, 50 пенсний зоос, тэгээд 20 пенсний зоос, 20 фунт пенсний зоос 2 хэрэг. За ингээд 100 болчихлоо шүү дээ. Тэгээд 5 1 2 1 3 1 гэхээр чинь 10 болж байгаа ч тэгээд 200 болж байна л да. Тэгээд ер нь нийтдээ энэ 2 фунтыг эдгээр зооснуудыг ашиглаад хэдийн анзаар задлж болох вэ гэдэг бодлого байна. За ерөнхий санаа бол за 10-ыг задлаа тий. 10 пенсийг задлаа л да. Ерөнхий санаа бол эндээс л гарах хэвээр. Энийг л сайн ойлгож хэрэгтэй. За бид нэр бодлогыг ингэж үзье. Бидний бодлого бол 200 пенсийг 200-ийн пенс хүртэлх зооснуудыг ашиглаад хэдийн янзаар задлж болох вэ гэдэг бодлого байгаа гэж үзье л да. За тэгэнгүүт одоо бол бид нар зүгээр яг бодлогынхоо нэг тухайн тохиолдол дээр яг гаргалгаа гаргах гэдэг байгаа байхгүй. Жишээлбэл 10 пенсийг 5 хүртэл пенсний зоосуудыг ашиглаад 5-ын зоос гэж яриа л та пенс мэс юм байна. 5-ын зоосыг ашиглаад 10 пенсийг яаж үүсгэх вэ гэдэг бол энэ юутэй тэнцвэр вэ гэвэл за нэгдүгürt бол 5 пенсний зоос 2 орж болно. Хоёрдугаарт 5 пенсний зоос 1 ороод нэмэх нь бодлогын дараагийн нөхцөл буюу 10-аас асах нь 5, дараагийн пенс нь 3 багштай 2 байгаа. 2. За дараа нь болохоор 5 пенсний зоосоос авахгүй. Тэгээд 10 пенсний зоосоос тэгэхээр энэ бодлогыг ингээд 3 задлчихж байгаа байхгүй. Тэгээ нэг нь бол ойлгомжтой шүү дээ. Энийний боломж нь 1 шүү дээ. За энэний боломж хоёр л одоо бодох хэрэгтэй болчихлоо шүү дээ. За тэгэнгүүт бид нэр 10 эн чинь нэгтэй тэнцвэрээр 5 пенсийн зоосыг 2-ын зоос ашиглаад хамгийн дээдл нь 2-ын зоос ашиглаад хэдийн янзаар хийж чадах вэ гэдэг бодлого болчихж байгаа байхгүй.
Тэнгүүт энэ маань болохоор яах вэ гэхээр 2-ын зоос 2 ороод нэмэх нь 1 зоосыг максимум ийм дараа 2-ын зоос 1 ороод ингээд 3-ын зоосыг за 3-ын зоос 2-ын зоос огт орохгүйгээр тэгээд 5-ын зоосыг хамгийн дээдл нь 1-ийн зоос ашиглав 5 пенсийг за ингээд задлчихж байгаа байхгүй юу ийм бодлого болоод 2 дахь нь гэсэн үг шүү дээ энэ 2 дахьыг за тэгээд бид нэр 1 пунктыг 1-ийн зоос ашиглаад хийж чадах боломж бол нэг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол шанс 1 гэсэн үг. Энэ болохоор ерөөсөн 1-ийн зооснос өөр зоос ашиглаж болохгүй энэ бас 1 гэхгүй энэ ч бас 1. За тэгэхээр манай энэ бол 3 гарчин гэсэн үг тий. За дараа нь адилхан энэ болохоор энэ индент сонин юм гэдэг төгөлчлөө шүү. За тэр энэ бол амар задрах юм биш үү? 2-ын зоосыг 5 ашиглаж болно. Энэ бол 1. Дараа нь 2-ын зоосыг 4 ашиглаад тэгээд 2 гэдэг энэ ч үгс 1 гараад байгаа шүү дээ. Дараа нь 2-ын зоосыг юу болт вэ? Зөв шүү дээ. Дараа 2-ын зоосыг 3 ашиглаад нэмэх нь 4 1 адилхан л 1. 1-ийн зоосоор бол ерөөсөө ямарч ялгаахгүй л дээ. Ганцхан зоос ашиглах юм чинь ганцхан л боломж байгаа. Тэгээд загт нэгт чинь хамгийн сүүлийнх болохоор тэгвэл ямарч хичнээн пунктыг задлж чадна гэсэн үг шүү дээ. 1-ийн зоос байгаа учраас. За дараа нь 2-ын зоосыг ашиглахгүй гэхээр зүгээр 10-ыг 1-ийн зоосоор дан хийж болно те. За ингэнгүүт биднээс юу үсэж ин гэхээр 5 гарч ин те. 6 гарч ин. 600. Тэгээд энэ хариу бол нийтдээ нийтээр нөх нь 3 нөхөн 6 гэдэг юу 10 боломж байгаа байна. Гэсэн нэг юм бодолтой байгаа байхгүй юу. Тэгээд ер нь энэ бодлогыг яг энэ тохиолдолд нь бодоод цаашаа ингээд задраад яг энэ задрагагаар задлаад хийгээд явангууд маш их давхардал үүснэ. Бидний одоо энэ бодолтод биш шүү дээ. Одоо энийг ерөнхий бичиглэл нь бол x y бичиглэл гэж үзвэл энэ ямар бичиглэл вэ гэвэл x пенсиг хамгийн y-гээс ихгүй пенсийн зооснууд ашиглаад бүтээх гэх юм задлана гэхдээ задлах боломжийн тоо гэж хэлээ л да тийм. Тэгэнгүүт одоо шилэн 200 дээр бид нэр энийг л нэг удаа бодно. Яа тэгэхээр за ер нь бол бодно. Тэгэнгүүт дараа нь бид нэр өөр нэг тохиолдол төр дахиад энийг бодох хэрэг гарна шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо бид нэр энэ x y хөлбөр олцсон хөлбөр болгоно хадгалаад ая тий. Тэгэхээр хэдэн боломж байгаа вэ? 200 гүрчг нь 200 боломж байгаа шүү дээ. 200 гүрчг нь
8 шүү дээ. Тэгээ 8 зоос байгаа шүү дээ. 2 3 4 5 6 7 8 янзын зоос байгаа гэхээр энэ дээр нь 200 боломж, энд нь 8 боломж гэхээр нийтдээ бид нар 1600 тоол хадгалчихна гэсэн үг л дээ. Тэгэл ийм бодлого бодогдчихно гэсэн үг. Бодогдсон байна л гэсэн үг. Тэгэхээр энэ болгоныг бодохдоо рекурсивээр бодчихно. Тэгээд нэг бодсон бол хадгалчихна. Тэгээ хадгалсан x y-ийн хослолдох тоогоо дагж тооцохгүй. Хадгалсан байна уу? Хадгалсан бол шууд нөгөө юунаасаа санаагаанаас аваад ашиглаж байна. Хадгалаад олоогүй байх юм бол яг энэ задраагаа хийгээл задлаад явуулаа гэсэн. За энэ бол бүх боломжийг хаах нэг тийм арга байгаа. Ямар арга гэх юм бол та. Ямар ч гэсэн л гүний хаалт backtracking-ийн гэл нэг төрөл баха. Зүгээр юуны хувьд бол динамик програмчлал ашиглаад энийг бодож болно. Динамик програмчлалын бодлого амар уйтгартай. Тийм учраас амар уйтгартай. Тэгээд тэр томьёог нь зээжилж мэйжлэхгүй бол эхний ганц хоёр тохиолдолд бол яг сайн за амар хөвчлээ. За энэ бодолтой. Бид нэр x y-гүүдээ санахад хадгалах процессыг юу гэж хэлээд байгаа вэ гэхээр memorization гэдэг тийм. Хинэ. За надад та. Тэр юу нь бол гэхдээ нэг за юу гэдгийг бид нар бол жишээлбэл дөрөвтийн зоос гэж байхгүй тий. За хэдтих гэж байхгүй лээ. 2 болоо. Тэгэхээр бүх боломж ямар нэгэн байдлаар бид нар бодох юм байна л да. Дөрөвтийн зоос, 3-ийн зоос гэж байхгүй шүү дээ. Тэгээ 3-ийн зоос гэж байхгүй учраас бид нар жишээлбэл ямар тохиолдлыг бодож чадахгүй, хизэж бодохгүй гэхээр 197 5. За энийг бол бодохгүй л гэсэн үг л дээ. Тэгжил бодогдоод байна. Гэх мэтчлэн энэ 600 зүгийн зарим нь бид нар одоо бодлого бодгоцсон бодогдохгүй хаа гэж санаад байна. Гэтэ шалганаад ирэх. Тэр нь бол ганцхан хэлтгээр бол ганцхан гэдэг нь манай багш шүү дээ. Би дээрээс ш дурталаа. Хэлтгээр memorization гэдэг зүйл шүү. Хүмүүсийн юу ч гэж бас хэлж болно л да. Монголоор бол хадгалах эсвэл санах тэр тоо өржүүлэх нь нэмж хасж байгаа. Тоо санах манах гэж яриад байдаг шүү дээ. Тэрнтэй төстэй л гэсэн. За 200 зооснууд та. Зооснууд чинь Хэд болоо? 8 ба. За тэгээд зоос гэж. 1 2 5 10 хэд гэж хэлээ. 1 2 5 10 20 50 100 За энэ зооснууд байгаа. Тэгээд манай бодож юм бол хариу маань сүл бичтэй. Тэгж хэрэггүй юм байна да. Бид нар бол рекурсив хийх гэж байгаа юм чинь рекурсив гэж нэг л хэлчихд болчихно. 200 гэдэг. 200 шээ. Зоосыг болохоор ингэн 0 1 2 3 4 5 6 7 дахь зооснос эхэлнэ. Өөрөөр хэлбэл 200 пенсиг хамгийн дээдл нь 7 дугаарх
зоосыг ашиглаад хэдийн янзаар хийх вэ гэдэг хариуг олонгууд л манай бодлого уусаа тийм л асуулт байгаа шүү дээ. Олонгууд энэ цаашаа задраад ингээд баахан затарна гэсэн үг хэрэггүй юм байна. Гэтэл эцсийн дүндээ энэний хариу л бидний хариуч ирсэн гэж явчих болно. Хариу нь хэд гарч ийн хариут. Бага тий. Интежерс багтнаа л гэж та. За за биднэрт мөнгөн дүм. За энийг юу хөө EMT гэж. За тэгээд Max заасгч. За хамгийн дэдл нь ашиглаж болох заасгч. За хамгийн нэгдүгээрт бол бид нэр юу шалгах ёстой вэ гэхээр бидний нэг мемо хийх байна. Map тийм. Тэр хослол болгон чинь энэ хослол болгон чинь мемо нэг таа болж шүү дээ. Тэгэхээр pair интент хослолын утга нь инт гэдэг. Мемо авчия. За. Жон бол map-ийн индексний утга нь шүү дээ. За тэгээд глобал авсагч маань бид бүгдээрээ энэ тэг гэсэн анхны утгатай ямар ч хэл мэдгүй байгаа. За шалгана. Мемо доор тоолч тий. Биднэрт amount болон max зоос гэсэн юмны утга биднэрт байна уу гэдэг. Байвал бид нэг дахиж бодоод авах юм шаардлага багт. Тийм учраас зүгээр энэ буцаагаад тэгэл энэ цаашаа юу ч хийх шаардлага хадгалсан байвал тэр олцсон байвал за тэгээ за бид нар бол дэвсгэрт шалгаал явна. Тэгэхээр хэрвээ Max зоос нь асахныг байвал бид нар ямар ч утга олохгүй шүү дээ тий. Зүгээр л тгийг буцаачих болно. Тэгэхээр бид нэр энэ давталтаа л одоо сайн ойлгох хэрэгтэй л дээ. Тэгэнгүүт за энэ тохиолдолд бол бид нэр 10-ыг 2-ын дэвсгэртийг ашиглаж бүтээж болох боломжийн 5 байгааз боломжийн 5-нд яг огт ашиглахгүй, 1-ийг ашиглана, 2-ыг ашиглана, 3-ыг ашиглана, 4-ыг ашиглана, 5-ыг ашиглана. Тэгээ 10-ыг 2 тоо бүхлээр хуваацсан л юм байгаа шүү дээ. Тэгэхээр Max гал. Тэгвэл энэ бичвэл яваад байгаа тийм. Max маань Maxi гэж Max зоос гэдэг гоё болгоно. Жон толгой өгүүлнэ. Max зоос нь бол юу вэ гэхээр Max айн юу вэ гэхээр энэ тийг бахан Max зоос л байна гэсэн үг. Хамгийн дээдл нь ийм ширхэг. Одоо энэ төрлийн зооснаас тэгэхээр энд байхгүй юм шүү дээ. Зоосон дотроос. За ийм мөнгөнд үнэтэй зоосыг хамгийн дээдл нь ийм ширхэг ашиглаж чадна л гэсэн үг. За тэгэл татчихдаг гэсэн. Би иймэрхүү техникийн бодлого маш их бодож байсан л даа юм. Энэ бас аюул олон төрөл бий иймэрхүү бодлогонууд. За хариу рэчет тавьчих. Result ч гэсэн яг. За тэгээд за тэгвэл одоо эндээс бид нэг л зүйлийг анзаарах хэрэгтэй байгаа юм л да. Хэрвээ ингээ бүхэлдчүүл
байгаа тоош ирэхгээ зосоор үржүүлсэн чинь энэ мөнгөнд ингээ бүхэлдэд ивэл боломжтой нь ердөө нэг гэхгүй тогтмол. Тэг дахиж цааш задрахгүй юм чинь нэг л боломж байгаа гэсэн. 10-ыг ингээд одоо шилэнд дээ шүү дээ тий. 10-аас ингээд 5-ыг нэг ширхэг авчлаа шүү дээ тий. Тэгэх юм бол нийт боломжийн тоон энэс биш энэс амрах байхгүй. 5-аас 2-оор авсан утгаас хамаарна гэсэн үг байхгүй. Бүхэл задарч ивэл 1 ямар нэг үлдэгдэлтэй байгаад ивэл тэр үлдэгдлийн дараагийн доод түвшний зоосоор бүтээчин гэсэн үг шүү дээ. Тэгэл болж байна. Энэ гэсэн үг хэрвээ гүрчгэн гүрчгэн зоос макс зоостой тэнцүү мөнгөний үнэтэйгээ тэнцүү байвал энэ нь бол энэ макс утган дээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Макс утган дээр явж байвал энийг энэ тавталтанд хийхгүй гадна талд нь хийчихнэ. Тий. Гадна талд нь хийчихвэл хамаагүй үрд. If max equals max намааттай тэнцүү байвал нийт дээр нэг л нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл нийт дээр нэмэх тэнцүү recursive амаатаас хасах нь энэ асууж шүү дээ. Энийг доод төвшнийхэн яг доотлынхан доотлынхан зоосоор хийсэн л нэмчихнэ гэсэн үг. За энэ бол ер нь бол энд байх. Тэгээ макс тохиолдолд нэг шалгалт хийчих юм л да. Тэгэл бид нэр ийм байл ингээд л дээ 11-ээс 5 гэсэн ийм хөлбөр байх юм бол бид нэр макс тохиолдолд 5-ын зоосоор 11-ийг 2-ыг авна шүү дээ. 5-ыг үржих нь 2. Тэгээ нэг үлдээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний хариу бол 11-ээс хасах 5-ыг үржих нь 2. Тэг 3-ын зоосоор хэдэн удаа бүтээх вэ? Бидний юу бол энэ тохиолдол нь бол ингэж гарах байхгүй юу? Харин тэгэхээр энэ нэмэх хэрэггүй юм шүү дээ. Энэ тийм явж байгаа гэсэн. Энэ хоёр тэнцүү гэсэн үг байхгүй юу? Хэрвээ ийм байвал энэ юутай тэнцүү вэ гэвэл энэ 10 чинь ямар балгацахгүй юм байна. За нэг таталч дөө. Энэ дээр нэмэх нь энэ 2 1 тэг. Ингээд энэ захгүй. Тэгмээд энэ юу болж байгаа гэхээр нэгийг дээдлэн 3-ын зоосд тэ энэ болохоор 6-аг тэгснэ хамгийн өөрийг гэсэн. Ийм энэ хоёр хэлбэр тэнцэхгүй. За 10-ийн хувьд болохоор арай өөр. 10-ыг 5-ыг өчгөн 2 чинь 10-тай тэнцвэрч шууд 1, ерөөсөө л 1.
нэмэх нь тэгээд дахиад үүнээс хойш нь болохоор 5-ыг 3 нэмэх нь 10-ыг 3 гэж задрна гэсэн үг. Би энэ бичиг задлагын хэсэг 10 гэсэн шууд биччихлээ. Энэ ялгаатай байгаа. Энэ тогтмол нэг байгаа болохоор би энэ гадна талд нь гаргаж харж байгаа л да. Энэ 10-ын одоо энэ нэгийг би олж байгаа нь энэ ихгүй. 11 орж ирээд нөгөө 5-ыг үржих нь хоёр чинь 11-ээс ялгаатай байгаа гэх юм бол энийг нэмэх ёстой шүү дээ. Тэрний энэ гэсэн үг. За ерөөхдөө тэгэл болчихсон. За нийт болцсон. Тэгээ за энэ ингэж ажиллачна. Одоо бид ингэ хэвчээ. Мем одоо amount max зоос гэсэн мемод нийт гэсэн утга өгөөд тэгээд дахиж энэ бодлтыг дахиж хийхгүйгээр шууд ингэж гарч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр ингэ хийж байгаа. Тэгээ бүр төвчээр бол одоо энэ бичиглэл шүү дээ. Одоо миний энэ бичиглэл чинь өөрөө нийт гэсэн утгыг илэрхийлж байгаа байхгүй. C дээрээ. Тэгэхээр шууд энэ бичиглэлээ битүүн бичиж болно гэсэн. Тэгээд энэ утгыг энэ хувьсагчид энийг оноогоод тэр утгаа буцаана л гэсэн. За тэгээд мемо зээш. За энэ бодлого бол ингэж болчтой. Би энэ бодлого бол юм бас лалсан л очсон л та. Хаан том зэт ашигласан байна. Юу вэ? Арес. За бичлэгнүүд ер нь цаашдаа миний 73682 гарч байгаа. Энэ иймэрхүү бодолтой байгаа. Яг энэ бодолтыг бид нэр энэ дээр ашиглаж болно. Монголынхан мөнгөнд дэвсгчдүүдийг матч гэж тавьж байгаа. Тэр яаж задлах вэ гэлээ. Мэдээж ажиллана шүү дээ. Гэхдээ энэ мөнгө нэг 10,000 ч юм уу жоох ихсээд эхлэхээр биднээс нэг төгрөгийн дэвсгчд байдаг учраас юу яах вэ гэхээр нийт боломжтой амар ихсээд ирнэ л да. Тэгээд энэ интежер биш. Том утга хэрэгтэй болно гэсэн. Ингээд харж 200-ын дээр 73,000 гарч шүү дээ. Тэгэхээр 10,000 дээр одоо яа гэсэн. Энэ 200 дээр за зэрэгээр бодох юм бол 2-ыг үржих нь 200-ын квадрат байна тий. Тэгэхээр 10,000 дээр бол жишээлбэл баримжаагаар бол 2-ыг үржих нь 10,000 квадрат чинь 100 сая шүү дээ. 200 сая гэсэн үр дүн гарах гэдэг шүү дээ. Бүр ихч гарч магадгүй. Энэ бүр прогрессор өсчих магадгүй. Гэхдээ яг энэ яг өсдөг томьёолын бол динамик програмчлал хийгээд бодох юм бол арай илүү тодорхой томьёол бичээд харж болохоор байж томьёолж бас болох юм. Гэхдээ дэвсгчдүүд нь тогтмол өгч шүү. Яг энэ дэвсгчдүүд дээр бол нэг иймэрхүү тийм. Манай дэвсгчдүүд чинь бас арай өөр үж магадгүй тийм. Өөр дэвсгчдүүд өглөө. Гараа шүү дээ 500 орж ирж шүү. За. Нэг юм байна. Ер нь цаашдаа нэг иймэрхүү бодлогонуудыг жоохон харамгүй цаг хугацаагаар харамгүй бодооч гэсэн нэг тийм өсөлтүүд ирсэн юм аа. Тэгээд аль болох илүү дэлгэрэнгүй тайлбарлаад зарим зүйлийг мэдэхгүй бах энэ амархан гэж орхио явчихад байна гэсэн шүүмжлэл ирсэн. Тэгээ шүүмжлэлийг хүлээж аваад бичлэг жоохон удаасарч явж байгаа шүү. Дооноос эхлээд. Тэрийг зүгээр ойлгох гэсэн. За 31 ингээд бас